За өнөөдөр би та бүхэнтэйгээ харилцааны нөлөөлөх энэ хүч гэдэг энэ сэдвээр эзний үгийг хуваалцсан. Тэгээд урд дэлгэцэн дээр Матай 7-гийн 12 дугаар ишлэлийг гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. За өнөөдрийн сургаалын сэдвийг та нар надтай хамт хэлээсэй гэж. Харилцааны нөлөөлөх хүч. Харилцааны нөлөөлөх хүч. За би ер нь ингээд одоо пасторуудад одоо тийм ээ цэцэрлэгийн багш нарт за одоо стаффота олон газарт ингээд загт хоёр зүйлээс бид нар ер нь шантарч болохгүй. Үргэлж сурж өсөх ёстой гэж одоо уриалдаг. За юуны талаар хэлдэг вүлээ? Харилцаа. Харилцаа. Ширүүл хоёр дахь нь санхүү. Яг үнэ. Бидний амьдрал энэ дэлхийгээс явах хүртэл энэ хоёр бол салшгүй зүйл байгаа. Харилцаа нэгдүгээрт, хоёрдугаарт санхүү. Харилцаа ямар байна? Санхүү ямар байх шалтгаал. Ер нь харилцаа муутай байвал санхүү байхгүй. Харилцаа муутай байвал санхүүгээ үлдвэргэлж асуудалтай байх. Шинэ таныг ингээд зээл авахд ч гэсэн зээл өгж гинэ гэдэг чинь харилцаа явж байгаа байхгүй юу? Та өнгөрсөн хугацаанд итгэж болох хүн байсан байна гэдгийг чинь банк мэдчихэж байгаа шүү дээ. Харилцаа явж байгаа. Тэгэхээр харилцаа санхүү бол яг алганы хоёр тал шиг хамтдаа явж идэг. Бид нар харилцаанд үнэхээр ач холбогдол тавих хэрэгтэй. Бид нар санхүүд ингээд санаа зовоо санхүү гэж яхаа оронд бид нар эхлээд харилцаанд ач холбогдол тавих хэрэгтэй байхгүй. Гэтэл бид яг үндэ бол үргэлж суралцах хэрэгтэй зүйл бол энэ харилцаа санхүү юм аа. Санхүүгийн тал дээр суралцах хэрэгтэй. Сүүлийн үед ингээд олон бас хүмүүсээ сонсож байгаа зүйл нь юу гэх юм бол өрийн асуудлыг сонсож байгаа. Өртөө байна. Өртөө учраас ийм юм хийж чадахгүй. Өртөө учраас ингэж амьдрч чадахгүй. Өртөө учраас яг ингэж байна гэдэг. Тэгээ өр бол үнэхээр маш том асуудал шүү. Библиэд ч гэсэн. Ер нь л болж өр битээ тавь гэж хэлдэг. Яг бол өр тавина гэдэг бол нөгөө зээлж байгаа хүнийхээ боол нь болдгоо гэж одоо хуучин гэрээнд бичсэн байдаг. Яг тэгвэл тэр контролдор амьдарч байгаа байхгүй. Чөлөөтэй явж болохгүй. Яг тэгэхээр чинь өрөө төлөх хэрэгтэй. Тэр өнөөдөр би өрийн талаар ярих гоо гэж байна. Харилцааны талаар ярих бол. Та нар хүмүүсийг өөрсдөө хэрхэн хандаасаа гэж хүснэ. Өөрсдөө ч тэдэнд бүхэл зүйл дээр тийхүү ханд. Үүнд л хууль ба иш үзүүлэгчд буу юм а гэж хэлж байгаа юм. Бурхны хууль яах гэж оршиж байгаа юм? Бидний харилцааны төлөө байгаа. Иш үзүүлэгч буюу иш үзүүлэгч босгон байгуулах хүмүүсийг босгон байгуулахын төлөө өгөгдсөн үйлчлэл. Энэ юуны төлөө байгаа юм? Бас харилцааны төлөө байгаа. Хүмүүс бурхантай сайн харилцаатай байгаасаа. Бие биентэйгээ сайн харилцаатай байгаасаа. Харилцааны төлөө оршин байна. Библи бол харилцааны ном. Бурхантай харилцах харилцааны ном. Бие биентэйгээ харилцах харилцааны ном. Бурханы бүтээсэн бүтээлүүдтэй хэрхэн харилцах вэ гэдэг харилцааны ном багхгүй. Тэгэхээр Есүс энэ Матай 7-гийн 12 дээр юу гэсэн бэ? Тэдэнд бүхэл зүйл дээр гэж хэлж байгаа байхгүй. Нэг хоёр зүйл дээр чи одоо ингэж гоё хандаарай. Босноор тэгж хандахгүй гэж болно шүү гэж хэлээгүү. Бүхэл зүйл дээр тэдэнд тийхүү ханд. Тэгвэл харилцааны нөлөөллийн хөдөлшгүй би нэг 4 зүйлийг өнөөдөр та нартайгаа хуваалцахыг хүсэж байна. Хэрвээ би мартдаг, хэрвээ би үнэхээр хэрэгжүүлэхийг хүсэж байна гэвэл бичиж тэмдэглэж аваарай. Тэр үнэхээр одоо сод ухаантай мохонтой зүгээр цээжилчихсэн. Тийм. Бичиж тэмдэглэж аваарай. Би 4 зүйлийг хэлэх болно. Хайрлах, хүндлэх, талархах, өгөх гэдэг энэ 4 зүйлийг өнөөдөр та нартай хуваалцах болно. Мэдээ сургаалын цаг богинохон учраас хурдан та нартай ярих бол. Тэгвэл 4 зүйлийн нэгдүгээрт нь хайрлах байна. Мэдээж би Библиэс ялангуяа би Есүсээс энэ талаар танд хуваалцах бол. Иохан 8:1-ээс 11-р ишлэгийг харах юм бол нэгэн үйл явдал болдгийг та нар санаж байгаа. Өглөө ирч тийм үү? Тэр Есүс чидэн уулууд явсан. Өглөө ирч түүнийг сүмд дахин эрэхтэн. Бүгд түн рүү ирцгээсэн гэж хэлж байгаа. Тэгээд тэр суугаад тэдэнд зааж эхэлсэн. Гэтэ заагаад ингээ яг одоо ингээ би та нар зааж байгаа байжсэн чинь хаалга онголгоод нэг эмэгтэйг хуулийн багш нар фарисеучуд тэнд чирэн авцарсан байна. Тэгээ яасан гэсэн чи би энэ эмэгтэйг бидний энэ эмэгтэйг завхаарж явахт нь барьлаа. Одоо Мосегийн хуулийн дагуу бол яах вэ? Чулуу шидэж алах хэрэгтэй байхгүй юу? Тийм байсан. Зүгээр чулуу шидэж алахад бүрэн эрэхтэй. Тэр чинь тийм зүйлийг хийсэн. Есүс тэдэрт юу гэж хэлсэн бэ гэх юм бол их гайхамшигтай үг хэлсэн байгаа. Та нарын дундаас гэхдээ Есүсийг тэд нар сорж ирсэн.
Яах нь вэ? Хуулийг үнэхээр Мосегийн одоо хуучгийн хуулийг хэрэгжүүлэх нь үгүй юу гэж. За та нар боддоо. Хууль юуны төлөө өгсөн бол хайрын төлөө өгсөн байхгүй юу? Аливаа байгууллага, сүм чуулган, гэр бүлийн дотоод журам гэж байна. Энэ журам хайрын төлөө байхгүй юу? Хэн нэгнийг хамгаалахын төлөө, босон байгуулахын төлөө, засаж залруулахын төлөө байх ёстой. Чи 3 удаа хоцорлоо. Одоо чамайг ажлаас ч хаална. Ийм журам байвал яах вэ? Есүс тэдийг сорж байгааг мэдээд тэнд юу харуулсан бэ гэвэл та нарын дундаас нүгэлгүүн эхлээд энэ эмэгтэй рүү чулуу шидгэж байсан ба. Тэгээд тэр дахин газарт бүх юм бичсэн ба. Тэгээ үнийг сонсоод тэд ахмадуудаасаа эхлэн нэг нэгээрээ гарч явсаар ганц Есүс л үлджээ. Өнөөх эмэгтэй тэндээ зогссоор л Есүс тэг зогсож тэр эмэгтэй тэд хаана байна вэ? Чамайг хэн ч шидэгсэнгүй юу гэсэн тэр. Эзэн хэн ч шидэгсэнгүй. Есүс би чамайг шидэхгүй яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үлд хэлээ гэсэн. Бидний нэг нүглийн талаар маш буруу ойлголт байдаг. Бурхан намайг шийдэхгүй дээ гэдэг айдсаар нүглийг хардаг. Харин нүгэл бол Бурханыг биднээс холдуулдаг зүйл байхгүй юу? Тэгвэл та боддоо. Бурхан өөрөө бүр тасралтгүй бидний одоо их сурвалж ерөөлөх байхгүй юу? Бурхан өөрөө хамт байхад бидний хүсэж байгаа бүх ерөөл Бурханд байгаа байхгүй юу? Тэгвэл тэр Бурханыг юу холдуулдаг бол нүгэл байхгүй юу? Тэгээс бид шийдэглээс айсандаа биш. Дахиад бидний нүгэл үлдээрэй гэж байна. Чи бол үнэхээр гайхамшигтай эмэгтэй шүү. Бурхан чамайг ингэж бүтээгээгүй. Тэр Бурханы бүтээгдсэн зорилгын дагуу чи амьдрах ёстой. Чи хүмүүсийг ерөөхөөр дуудагцсан. Чи хүмүүст үнэхээр үгээр хэлхийн аргагүй гайхамшигтай төлөвлөгөө чамд баг. Тэр дотор амьдраасаа гэж хүсэж байна гэдэг санаа явж байгаа. Тэгвэл хүнд ингээд нэг юм сэтгэл санааны юу гэдгийг ийм амьдрах ийм одоо юу гэдгийг энерги гэдэг юм байна л та. Тэгэхээр тэр энергийг ингээд 50% гэж бодох юм бол нэгээс одоо 100% гэж бодоод 50% гэж бодох юм бол 50-аас доошхын хасах энерги гэж үздэг юм байна. Хасах руугаа орж гэсэн үг шүү. За тэгвэл тэр ингээд одоо энергиэс дээшээгээ бодох тусмаа ингээд нэмэх болж эхэлт юм байна. Ханаа ингээд машины фармарыг ингээд тавихаар яадаг үстэй хасах болдог тийм үү? Тэгмэд хүүтэн үлээж эхэлнэ. Нэмэх рүү болоод ирэнгүүт л дулаан үлээж эхэлдэг. Тэр шиг ингээд хүний ингээд бийж гисэн. Хүний ингээд сэтгэл зүйч гэсэн яг тийм энерги байгаа. Тэгвэл яг энэ энергийг 50-аас доош хувирна хасах руу оруулж идэг нэг хид хідэн одоо үг, хид хідэн ийм харилцаа хандлагууд явж байгаа. Тэрний хамгийн одоо тэ хүчтэй тэр хасах руу оруулж идэг зүйл бол харьцуулах байна. Хин нэгэнтэй харьцуулсан үг хэлэх байд. Одоо пасторын хувьд ч гэсэн би одоо зөндөө буруу юм хэлнэ шүү дээ. Ялангуяа одоо хүмүүсийг удирж яхад гэр бүлдээ ч гэсэн хин нэгэнтэй харьцуулна гэдэг бол маш одоо тийм ээ буруу үг яриа байгаа. Чи тэрэн шиг байж чадсангүй. Чи тэрэн шиг биш. Чи тэрийг харалтаа. Хэрвээ та хин нэгэнд ийм үг хэлдэг бол толгой битий төхөөрэй заяа. Надруу зүгээр баруун нүдэ ирээ заяа. Баруун нүдэ. Би ингэж хэлж ийсэн. Яг л энд өөрчлөлт явагдах байхгүй юу? Та хэрвээ ихнэртэй чи тэдний ихнэрийг хараач. Нөхөртөө чи тэрийг хараач. Ингэж хэлж ийсэн бол энэ бол ерөөсөө л хүнийг хасах руу н оруулдаг зүйл байна. Аль эсвэл хин нэгнтэй харьцуулж ярина. Жишээ нь надад юу гэдгийг санамсаргүйч бай санаатайч бай. Ёстой нэрэ тэр чуулганы пастор өстой мундаг юм байлээ штэ. Цаана юу яваад байна? Намайг харьцуулаад байна штэ. Бид нар ингэж хүмүүсийг хасах руу н оруулах тийм үг яриагаар бид нар ярьж идэг. Яагаад? Яг л бидний гэр бүл өссөн орчинд бид нар зүгээр л нэг сонсож өссөн байхгүй юу? Тэгвэл дараад нь хасах руу оруулдаг зүйл хүмүүс шүүх байгаа. Есүсийн нэмэгтэйг шүүгээгүй. Харьцуулаагүй. Би энэ цааны агуулгаас л энэ зүгээр зүйлийг хэлж байгаа шүү те. Шүүгээгүй. Тэгээд буруутгаагүй. Буруутгах гэдэг бол хасах энергитэй болгодог. Чи ингэсэн учраас чи ийм байлаа. Гэтэл өнөөдрийн гэр бүлийн хүмүүжил, боловсролын систем хүмүүсийг буруутгах чийдэг. Чи одоо тоондоо муу байна. Бүх хүүхэд тоондоо сайн байж чадахгүй шүү дээ.
Би энэ дээр жоохон травматай байхгүй. Уул нь 6 дугаар хүртэл онц сурсан. Тэгсэн чинь амар математикийн багштай таарад Эстоноор нэг эрэгтэй багштай таарад тэгээ намайг өстө муу сурлагатай гэдгийг цоллоод тэгээ муу сурч эхэлсэн байхгүй. Дааш тэр багш одоо байхгүй л дээ. Байвал нэг уулзаад нэг уучраа олчмаар гэж за тэгж байгаа. Тэг би эдгэрсэн учраас би чөлөөтэй нэг ярьдаг. Шүүн буруутгах гэдэг. За яг энэ би 4 зүйлийг энэ дээр одоо танд хэлмээр. 4 дахь зүйл бол үл тоох явдал байна. Үл тоох. Ярьж байгаа зүйлийн сэтгэл зүрхийн тийм ээ үл тооно гэдэг бол ерөөсөө хасах энерги рүү оруулж идэг. За та нар сая бие бинийгээ өрөөгөөл тэврээл гар барайл ингээд ямар байсан? Тэн дотор хинч муухай байсан гэж хэлэхгүй байна. За муухай байсан гэж байгаа бол өөрт чинь жоо эдгэрэл хэрэгтэй биш үү? Яг тэгэхээр бид нар дотроо шархлах үед хэн нэгэн аав ээж тийм ээ итгэж болох хүндээ шархлах үедээ яадаг вэ гэх юм бол хүмүүстэй дотн байхад асуудал үүсдэг. Эвгүүцдэг. Гэл өөрт нь магтахаар юм уу юу гэж хүлээж авдаг бол намаа ингээ хошгоруулж байна. Арталт нь юу гуух гэж байгаа бол юунд ашиглах гэж байгаа бол гэж боддог. Ер нь манай Аз хүмүүс юу магтаалд маш одоо эвгүй штэ тийм үү. За хажууд байгаа нэг хүнээ магттай сайн мэддэг л хүн байгаа штэ тийм үү. Магттай нэг л ямаар магтаа. Яг энэ тал дээр үнэхээр сайн шүү. Гөө ээлжилж битээ. Нэг хүн л нөгөө хүндээ ээл. Ээлжлээд битээ. А таажсан тийм шүү гэж битээ заяа. За яг зогсоороо одоо. Одоо зогсоод сонсч ирсэн хүн ингэж хэл. Сонсч ирсэн хүн. За магтуулсан хүн байна уу? Гараа өргөдөө магтуулсан. За магтуулсан хүмүүс яг энэ гараа өргөсөн чигээр за яг ингээ одоо ингээ гараа өрг. Өвшөө жоохон дээшээ өрг. Ингээ магтуулсан ингээ өрг гэхээр ингээ инүүхэндээ өргөчөөд ингээ. За магтуулсан уу? За одоо энэ гараараа яах вэ? Нөгөө хүн рүүгээ хараад өргөжлүүл гэдэг. Өргөжлүүл. Гоё юм зааж өглөө шүү. Магтах юм бол өргөжлүүл гэж хэл заяа. За хоёр дахь юм нэг магтах юм бол та нараа юу гэж хэлэх юм? Таач хэлж гин гэж хэлзээ. Болж гин үү? Одоо нөгөө нэг таач хэлж гин. Тэр магтчаад таач хэлж гин. Ингээ хүн ер нь магтахад их тавгүй байдаг. Яг тэрийг авч үзээгүй учраас. Харин ингээ аваад ах тусам хүн яг тэрийг авахаар бүтээгдсэн байхгүй бид нэр. Ханаа ингээд нэг ургамалд нэг 7 хоног ус өгөхгүй, сар ус өгөхгүй байгаад үзэлтэй. Юу болох вэ? Хатаж хорч ийн өстэй. За тэгвэл Есүсээс бүгдөө сурч байна тийм үү? Хинээгч болцолгүй хайрлах. Ер нь болцолгүй хайрлна гэдэг ухтхууныг зүгээр орхичих юм бол ерөөсөө ингээ ойлгож байна. За ер нь би нэг хинийг хайрлах юм байна. Ер нь эхнэрээ нөхрөө болцолгүй хайрлаа. Би тэгээ хэлж байгаа. Болцолгүй хайрлалт бол энэ 4 зүйлийг л хийхгүй байх хэрэгтэй. Тэгэх юм бол зүгээр аяндаа хайрлах ч болно шүү. Харьцуулахгүй бай. Шүүхгүй бай. Буруутгахгүй бай. За тийм ээ. Үл тоохгүй. Би өглөө бас ингээд хитгээ ярилцлаа шүү дээ. Тэгсэн чинь амар үл тоогоод би амар үл тоогоод. Тэг ихнэр хэлэхгүй. Гү чи надтай ингээд хариу үйлдэлтэй гоё харилцалтай гэхээр амар хариу үйлдэлтэй харилцсан шүү дээ. Хөл мөлийн барьж өгөнгөө ингээд сонслоо шүү дээ. За. Та нар ядаж ийм бай. За. Тэр мэгтэр хөл мөлийн барьж өгөнгөө сонсцоо. Бүр ингээ давуулан биелүүл. Бахархалтай хэллээ шүү. За. Яг тэгэхээр тэр чинь маш олон үл тоож исэн, буруутгасан чинь байхгүй болгож байгаа байхгүй юу? Яг гэвэл хүн ингээд нэмэх рүүгээ болоод өндөр болоод ирэх тусмаа хасах байсныгаа мартаж эхэлдэг. Бурхны өрөөл, Бурхны хайр биднийг өнгөрснийг мань бүр ингээд огт санахгүй болтол өрөөдөг байхгүй юу? Амен. Ханыг бүр ингээд би тэгэж амьдралуу. Миний амьдрал тийм юм боллоо гэж бүр баг ингээд өөр хүний тухай бодож байгаа юм шиг болтол ч Бурхан бидийг өрөөдөг. Амен. Хоёрдугаарт нь хүндлэх байна. Матай 7-гийн 12-ыг харах юм бол та нар хүмүүс яаж хандаасаа гэж үзэж байгаа эргүүлээд тэгж хандаарай гэж хэлсэн. 1-р Петр 2:17 дээр ингэж хэлсэн байгаа. Петр бүх хүнийг хүндэл, ахан дүүсийн барилгыг хайрл, Бурханаас имээ хааныг хүндэл гэж хэлсэн. Бүх хүнийг хүндэл.
За тэгвэл бүх хүнийг үл хүндэлдэг хэд хэдэн үг байдаг. Тэрний би нэгийг л хэлье заяа. Би юунд итгэдэг вэ гэх юм бол бүх хүн одоо тохиолдож байгаа зовлон нь хамгийн хүнд зовлон шүү. Барьж авсан уу? Одоо бүх хүн одоо тохиолдож байгаа зовлон нь хамгийн хүнд зовлон нөхгүй юу? Дөнгөж төрсөн хүүхэд уйлж байгаа тэр хүүхдэд хамгийн хүнд зовлон байхгүй юу? Тэгээ дөнгөж төрсөн хүүхдээр очиод уйлж яхад уйлангууд нь ах нь чиний насан дээр гэж томроодож болохгүй шүү дээ. Өөрөө өөрийгөө хараад гэртээ байж идэг байлаа гэж ярьж болохгүй шүү дээ. Хамгийн үл хүндлэл бол гэх юм бол ойлгож өгөхгүй байх байхгүй. Нэрх юм бол би чиний насан дээр тэгжил явлаа. Одоогийн залуучууд, одоогийн хүүхдүүд энэ. Энд чинь уюудын заагийг л бий болгож байгаа байхгүй юу? Нөгөө ахмад хүмүүс нь залуу үеэ ойлгохгүй. Залуу үеинд эргээд ахмад хүмүүсээ ойлгохгүй. Аав ээж нь хүүхдээ ойлгохгүй. Хүүхдүүд нь ээж аваагаа ойлгохгүй. Манай энэ өсвөр залуучууд тийм бол ингээ баруун нүдээ ирмээрээ заяа. Яг таны ярьж байгаа үнэн шүү, намайг ойлгож өгдөггүй штэ гэж заяа. Тэгээ хаяа тусламжгүй би аав ээж чинь сайхан хэлий заяа. Жохоо ойлгож өгчээ гэж. Ер нь зүгээр тэр хүний байр суурин дээр ойлгож өгнө гэдэг чинь хүндлэл байхгүй. Танд ач холбогдолгүй сонсогч иж магадгүй. Тэр хүний хувьд ач холбогдол байхгүй. Хүндлийн хувьд бол ерөөсөө маш чухал юм бол ойлгож өгөх байна. Ойлгож өгөх юм бол хамт байна сте. Хин нэгний амьдрал гашуун зовлон тохиолдох үед хамт байдаг. Санхүү мөнгөөр тусалдаг. Ойлгож өгч байгаа. Ойлгож өгч байгаа учраас хийж байгаа сте. Та нар гадаа ингээд ямар нэгэн амтан ойлгож өгч байгаа амтан байдгүй. Аавь чамайг ойлгож өгч ингээ хоёр муур гашуун зовлонгийн хуваалцсан суучаа тийм харсан уу та нар? Аавь чамайг ойлгож ингээ нохоо тэгдэггүй. Үгүй. Ганцхан хүн. Хүн гэдэг чинь бурхны дүр төрхөөр бүтээгдсэн оршихуйнод. Хүндэлж байгаа бол ойлгож өгцгөө. Мэдээж зөндөө юм ярьж болох гэсэн ойлгохын тулд сонсох хэрэгтэй, хүлээж авах хэрэгтэй, байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй, тийм ээ ингээд за зүйлийг зөндөө ярьж бол. Гурав дахь зүйл. Бид нар харилцааны нөлөөдлийн үнэхээр өстой бүр хаанч байдаг хөдлөшгүй. Бүр үл итгэгч хүмүүс чинийг мэд одоо чухал шүү гэдэг юм ээ. Нэгдүгээрт нь хайрлах, хүндлэх, гуравдугаарт нь талархах. Нэгдүгээр санаа 5:18 дээр үзсэн бүх зүйл талархлаа өрг. За өөр өмнөх орчуулга дээр илэрхийл гэж хэлсэн. Учир нь энэ бол та нарын төлөө Христ Есүс Бурхны хүсэл юм. Та нарын төлөөх гинэ, миний төлөө. Чи талархлаа өргөдөг, талархлаа илэрхийлдэг байвал чи л сайн сайхныг хүртэнэ. Би нэг энэ үгийг ингээд уншиж байгаа тунгаан бодож нэг үг гаргасан та нар бичиж аваарай заяа. Илэрхийлээгүй талархлын сэтгэл чинь дотроо л мөхнө. Тэгээд харилцаа зөндөө хэцүү улсын дараа би таныг ингэж боддөө штэ, маш сайхнаар боддөө штэ гэдгсэн чинь хүү тэгээ наадахаа хэлж яахгүй яасан юм бэ чи. Эхлээд нөхөр хоёр ч гэсэн. Та нэг коронавиг үерчүүлээ, коронавигийн өмч нэг бичлэг яваадсан штэ. Нэг ингээ том малгай тавьсан залуу. Тэгээд гэсэн чинь манай нэг найз сургалт хийсэн юм билээ тэр аймагт. Тэгээд тэр аймагт яасан тэр дараа нь тэр аймгийн одоо телевизэн бичлэг хийхгүй, ярьцлага авахгүй юу? Тэгээ сургалтанд хамрагдсан юм. Тэгээ нэг том малгай тавьсан залуу тэгсэн юм. Их нэртэй хайртай гэсэн. Оо хайртай шүү дээ. Их нэр чи өөр чи хайртай байна. Хайртай л юм шиг байлаа шүү дээ. Гэ та тэгээ хайрын яаж мэддэг гэсэн. Хоол моол тавиал тэгэл ингээл хайртай л юм шиг байлаа шүү дээ ингээд. Ер нь бид нар илэрхийлэхэд суралцах хэрэгтэй. Би чам ингэж боддог. Чи миний хувьд маш чухал хүн шүү. Чиний хийсэн зүйл чинь маш чухал шүү. Хүн ер нь ингэж харээлэгдэж ийм зүйлийг сонсох дуртай байхгүй юу? Яг одоо та нарт гар утасчин байгаа бол хин нэгэд талархмаар байвал яг одоо намайг сонсож байхдаа бичээрэй. Яг ингээд өнгөрсөн 7 хоногийг бод. Хин танд тусалсан, хин таныг өргөж өгсөн, хин таныг магтаж сайшаасан, хин таныг үнээр байгаагаар чи хүлээж авсан. Тэр хүн рүүгээ бич одоо. Бичээ за загин. Бичцгээ аваад гэдэг. Би ингээд их орих эмч сувилагч нар 27-8 хүнд яг энэ талархлын талаар лекц ороод одоо та нар ингээд уцаа гаргаж ирээд бичээрэй гэдгсэн чинь эхлээд эргэлзээдсэн байхгүй нэрэ бичих юм багтаа мах. Тэгээ би бичүүлсэн байхгүй. Та бичтэл чинь би үргэлжлүүлэхгүй гэ. Тэгээд би хэлсэн. Хэрэв та нар ингээд нөхөрлөөгээ бичээд
Эхнэр л одоо эхнэрч байхгүйсэн тэнд 27 бүгд эмэгтэй байсан чинь. Тэгээд аав ээж юу гэдэг бичгэсэн. Тэгээд хариу юу яаж ширж магадгүй шүү. Тэр хариун дээр бити гордоор. За би танарт нэг жишээ хэлье гэж байгаа. Чи ууц юм уу? Мөнгө хэрэг болоо юу? Ийм мессеж ирэн шүү гэсэн. Тэгээд хэсэг хүлээс. Гэсэн чинь инээлдэл байна. Жоо гэл эн тэн хараа мараа гэл хажуудалтаа харуулж маруулаад хариу гэ. Тэгээ хэлэх хүн байна уу гэсэн чи яг тэгж байгаа байхгүй юу? Яасан мөнгө хэрэг болоо юу? Чи яац ууц юм уу? Зэрэгэд. Тэгтээ яаж ийн гэсэн чи тэр хүмүүс хэлж байгаа байхгүй юу? Тэгтээ манаа нөхөр гоё байх шиг байна. Гоё байхгүй. Яг бол хүлээж авч үзээгүй учраас тавгүй байгаа байхгүй юу? Бичээ нөгөөнийхээ бичээрээ цааш үргэлжлүүлэхгүй шүү. Бичээрээ. Бид нар ингээд гэр бүлээрээ янз бүрийн одоо ингээд том баяр маярыг аим сүртэй тэмдэглэдэггүй. Яг бол бид нар бараг 7 хоног болгон манай гэр бүл баяр тэмдэглэдэг. Хамтдаа байдаг. Би энд зүгээр л чөлөөтэй илэрхийлдэг. Тэг хүмүүс ингээл хаста одоо бидэрт нэг юм айдас үүдэж шүү дээ тийм үү. Магтуулаад сайшаалгачих юм бол маргааш нь юу н ойлно гэдэг. Одоо тийм байхгүй шүү. Библи тийм байхгүй. Ойлгохгүй гэдэг урд өдрөө умалцсан тэгээ баахан сонссон. Энэ тал тухамсар чинь нөлөөлөд магтуулаад сайшаалгаад байвал маргааш би юу н ойлж магадгүй. Այսօр өнөөдөр би ингээд амар инээвэл маргааш нэг хэцүү зүйл. За та нар бодоо. Өнөөдөр инехгүй байсан чинь маргааш асуудал тохиолдсон шүү. Угаасаа асуудал гэж байдгийг. Зовлон гэдэг чинь зүгээр л ингээд байж идэгий. Бид нарт тэр инээсэн инээгүйгтэй хамаа байхгүй. Харин бид инээсэн, баярлсан, талархлыг сонссон, магтаж сайшаалгасан хүмүүс маргааш тохиолдох зовлонг даван гарах хүчтэй байдаг байхгүй юу? Тэгээс би хамаагүй инээж болохгүй маа. Амаа ангатлаа инээ заа. Библи юу ч гэсэн бол би амын чинь бүр инээ дээр дүүргэнэ гэж яв ном дээр хэлсэн ба. Бурхан. Яг энэ бүх зүйл талархлаа илэрхийл гэдгийг яг өмнө нь юу гэсэн бол үргэлж баяртай бай гэж хэлсэн байна. Үргэлж баяртай. За одоо хажууд байгаа хүн рүүгээ нэг инээгээд хартаа. Инээгэр. Аа сайн. Ягаад ч инээх хэвээр те. Тэнгүүтэл бид нэр яадаг вэ гэх юм бол за одоо тэгээд хэлээ. Инээж байгаа хүн ямар харагдаж байна? Хойо үстэй. Би тань хэлмэн. Хүмүүс царайлаг гэж харагдъя л гэвэл инээ. Өөр нь инээж байгаа хүн болгон царайлаг гэдэг байхгүй юу? За одоо царайлгаа харуулчих хажуудлага хүн дээр. Царайлгаа харуул. Ер нь инээж байгаа хүнийг ямар муухай ингэж хардаг хүн байхгүй шүү дээ. Библи хэлсэн шүү дээ. Уур хилэнтэй. Ууртай хүмүүстэй харилцъя гэвэл нэг түлхүүр байгаа. Инээ. Ийдгээр хариул. Хаа тэгсэн юм уу гэдэг. Инээ. Нэг тийм гайхамшиг гэдэг профессор байдаг үстэй. Үргэлж гайхалтай гэж яриад байдаг. Тэгээ нэг аадар бороонд ингээл цохиулцсан орж ирж байгааг хараад оюутнууд нэсэн. Өнөөдөр гайхалтай гэж хэлэх нь хэдүүлээ сорж үзье. Тэгээ ороод ирсэн. Тэгээ орж ирсэн чинь нэг тийм өддөг оюутан гэсэн. Өнөөдөр гадаас аадар бороо ороод таас аадар бороонд цохиулаад гайхалтай байна гэсэн чинь бүх өдөр ийм байдаггүй гайхалтай гэсэн. Бид нар дандаа ийм сүргийн нараад болохгүй бүтэхгүй. Ирчүүдээ аав нараа би танарт байгаа нэг дутагдлыг хэлье. Надад ч байдаг. Одоо манай ингээ хүү 14-тэй энэ жил 15 хүрэх ч байлоо. Ямар хурдан юм бэ те? 14 билүү? Тэнгүүд одоо би ингэж бодож та 18 хүрээ ямар сургууль сурах уу? Одоо хэдэн төгрөг хэрэгтэй болмол. Тэр үедээ болно. Одоо баяртай бай. Ингээл аль эсвэл одоо манай ингээл зарим нэг одоо залуучууд нь хормоо их гэж 6 сар маар. Яана одоо аль хаалгаар нь орж ирэх үү баг хаал дими юм бодоод. Зүгээр гой хоолоо ид баяр хөөртэй бай. Юм болох цагтаа болдгийн байлээ гэдэг би сурсан. Тэгэл хүмүүс ингээл уулзсан нэг юм асуудал байна гэж өдөрдөгчдэр ирдэг байхгүй юу. Тэгээ би нэг юмыг ойлгосон. Зүгээр сайхан сонсоод өгч. Хариулт нь өөрт нь байгаа байхгүй юу. Би ингээл нэг удаа ингээл амар зөвлөх гээл ингээл яриаг нь гүйц сонсчих гол ингээл хичээгээл явж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөг чи би амар гоё болчлоо гэж гараа бодож байгаа байхгүй юу. Нөгөө ярих чийсэн бүх юм ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд их сурсан нэг зүгээр л сонсоод
Гэт гоё эерэг байгаад хамт шаналж манлаа тий ингээд хамт нийлж муулзуулаад ингээд за юу ярих чаал юу ярьч та мэдхгүй. За талархах гэстэй дөрөвдөх нь өгөх. Хөөе цаан чин өгөх талаар бүр юм зузаа ном бичсэн байна. Монгол дээр орчуулсан байна өгөх ухаан гэдэг. Би сая танд үзүүлэхдээ хайгаа олсонгүй. Тэгвэл Лук 6-гийн 38 дээр ингэж хэлсэн байна. Өгөхдөн тэгвэл та нарт өгөгдөх болно. Тэгэхдээ шахагдсан, чигдсэн, мөн бялгасан сайн хэмжээгээр өөр дээр чинь асгарах болно. Өөрсдөө хэмцэн хэмжээсээр та нар хариуд нь хэмжигдэх болно гэлээ. Маркийн 10:45 дээр ингэж хэлсэн. Учир нь хүнийг үйлчлүүлэхийн тулд бас харин үйлчлэхийн тулд мөн олонний төлөө амиа золиос суулган өгөхийн тулд ирсэн билээ гэсэн. Есүс бидний төлөө хамгийн дээд зүйлээ өгсөн. Амиа өгсөн. Үүнээс илүү агуу зүйл байхгүй байхгүй. Бид нар хэний ч төлөө амиа өгөх хэмжээнд өгж үзээгүй шүү дээ. Тэгвэл Есүс ингэж өгсөн юм бол тэгээд Лукийн 6:38 дээр өргөлийн тухайх сургаал биш шүү энэ. Өгдөг байх тухай. Тэгээд тэр өгөх ухаан гэдгийг чинь итгэгч биш хүн бичсэн. Яагаад агуу компаниуд бий болдгийг? Яагаад агуу группүүд бий болдгийг? Яагаад агуу удирдлагч нар бий болдгийг? Тэд нар өгдөг байхгүй юу? Бүр өгөхөд тооцоолдог. Би өөртөө юм чинь юу ч өгөх вдэ. Танаа гэрд өгөх юм байгаа. Өгөх юм байгаа чуулганд аваад ир. Одоо ингээд манад хүчирхийлд өртсөн ингээд одоо зарим ингээ хэцүү байгаа хүүхдүүд зөвлөд ингээ яж байгаа маш их юм хэрэгтэй байдаг. Би бас ингээд үйлчлэлээр зөндөө явж байгаа. Сая өнгөрсөн 7 хоногт би Эрдэнэтийн пастор ахлагч нар заасан хотод бас үйлчлэлтэй. Нэрээ дашин залхад би 3 жил 6 сар болсон менторийн сургалтаа дуусгасан өчтөр. Тэгээд өшөө олон хүмүүст үйлчлэмээр байна. Бид нар 4 сар хинтээ явна. Бид нар Доронтод одоо шинэ бэйс эхэлж байна. DTS явагдаж байна. Увс аймагт сүм тарьсан 5 жил болж байна. Очмоор байна. Нэг ч очиж байгаагүй. Үгүй мэн нэг очсон юм байна. Тэг яг үндэ алсын хараа чуулганыхан маань өгдөг байгаас гэж үзэж байна. Хинжээ чухал биш шүү дээ. Пастора таны үйлчлэлд би өгмөр байна. Та нар 6-гийн Лук 6-гийн 38 маш чухал үг шүү. Юу гэж хэлсэн бэ? Өгөхдөн гэж тушаасан байна. Есүс энийг хаана боддоо? Ромын дор байгаа, колонд байгаа, юудэчүүдэд хандаа хэлж байгаа шүү дээ. Та нарт юу өгөх юм байхгүй дээ гэж хэлээгүй. Өг. Тэгвэл та нарт юу гэсэн бэ? Өгөгдөх болно. Тэгтээ яаж хийсэн бэ? Бүр шахагдсан, чигдсэн, тэгээд бялгасан, дөрөвтгөн сайн хэмжээгээр өөр дээр чинь асгарна гэж хэлсэн. Хүмүүсийг хоолнд даа. Бүрэн дааж чадахгүй би зарим нь төлөлцөө гэж хэл. Дандаа авдаг зүйл бол ерөөсөө яг л ялзардаг. Та нар бод ямар ч урсгал байхгүй ус өмгээр нь. Тэнд ямар ч загас жарахаа байхгүй байх болно. Бүр өгөхийн хай. Өгөхийн төлөө ба хамгийн одоо сайн хөрсвөл Бурхны хаанчлалын төлөө өгөх байхгүй юу? Бурханд үйлчлж байгаа хүмүүст өг. Тэгээд дараагийн маш сайн хөрсвөл ядуус өг. Хувцас хунаар ингээл өмсөхгүй баах юм. Манай алсаараа чуулганы эмэгтэйчүүд тийм биш ах л та. Та нэг юм зааж өгье. Жилдээ нэг юм уу 2 удаа модоо өмсдөг. Тэг яг хөө байжиг гэж боддог хувцас үл бити байлгаа. За энэ сургаалчин дээр нөгөө пэйж дээр тавигдсан шүү дээ. Хамаагүй хэрэг болж байна. Бид нар маш энгийн амьдрахаар дуудагдсан. Бид нар төвшин амьдрахаар дуудагдсан. Нөгөө хошин шогдор ярьдаг үстэй. Боёо нөгөө ундармаад хэлдэг үстэй. Үнийг ингээл амьдралынхаа турш нэг арьстайгаа тавьгаа л штэ. Гэсэн нөгөө хэлдэг үстэй. Би энэ өмнөх шүүбэ тэгээ найзтайгаа уулзахдаа өмссөн. Одоо дахин шинийг аммаар байна гэсэн чинь тэгж хэлдэг үстэй. Бид тэгдэг байхгүй. Загсанд явахтаа өмснө гэх нэг өмд байлгаал байна тийм үү. Хизээж загсанд явах юм. Тэ хөдөө илгээл дээр явахтаа өмснө гэх нэг юм байлгаал байна. Явахчгүй тийм үү. Тэр чи өөр юм өмсөж явчих болно. Бороо орохоор морхоор гэдэг. Бороо нар мартцсан нөгөөдгөө тэ. Зөндөө юм байж идэг бидэрт. Зочин мочин ирэх юм бол бид нар зүгээр гараад нэг удаагийн аяг тавг хэрэгэлчихээ. Гал тийм зочин ирэхэд тийм тавг, ийм тавг баах юм цуглуулаад байдаг. Бид нар өгөхөөр
өрөөгддөг хүмүүс. Та хэрэг би юм өрөөгдөхгүй байна даа гэж өг. Маш чухал юм хэлээ шүү дээ, тийм үү? Бурхны хаанчлалд үйлчлж байгаа хүмүүст өг. Тийм ээ? Ядуусдаг. Хинжээ заагаагүй шүү. Хинжээ заагаагүй. Өнөөдөр үнэхээр өгөөмөр хүмүүс байгаа байхгүй. Би одоо хинтий гээл ингээл одоо аймагуд өрөөгж байгааг харж байгаа. Өнөөдөр Библийн амтлагаа хийгээл яхад тэндээс анх эхэлсэн. Багасар бид хоёр Библи заачаал хамгийн сүүлийн цаг ингээд нутгийн пастор гол зохион болж байгаа пастор маань гарч ирээд дуусах бол. Тэгсэн чинь хүмүүсийг өргөлд уриалсан. Бид нар юм бодож байгаагүй өргөлийг өргөсөн. Тэд нэр 100 км дадал мадал чинь бүр 200 хэд штэ. Тэндээс ирээд сурж байгаа хүмүүс штэ. Тэгээд 2 өдөр тэнд амьдраа байрлаа тийм үү. Тэгээд сурж байгаа хоол ундаа өөрсдөө гаргаж байгаа. Ингээд ирсэн хүмүүс бидний бодож байгаа өргөлийг өргөсөн байхгүй. Тэгэл бид хоёр маш ихтгэлтэй болсон. Тэгээд өнөөдөр эргээ харахад Хинтээ аймаг өрөөгдөж байгаа байхгүй. Та бодоо Хинтээ аймагт баг улсын төсвийн хэдэн хувь очиж байгааг хэлээд явах. Дархан өрөөгдсөн байхгүй юу? Хүмүүс дархныг хараад одоо бүр ингэж бүр багтддаг байхгүй юу? Дархан ямар их өрөөгдөж байна. Дархан өрөөгдөн шүү. Харин өнөөдөр бид нар зүгээр нэг ингэж Эрдэнэсийн хайрцан дээр суудсан нэг тийм муухай хүн шиг амьдрмааргүй. Бид нар өгмөр байна. Өөр аймагуудаа өрөөмөр байна. Өнөөдөр Доронтод үйлчилж байгаа та нар Тэрэглийн гэрүүлээ. Отгон сүрэн ахлагчийг Увсад үйлчилж байна. Өнөөдөр Баатарагийн гэрүүнээ 7 хоног болгон явж байна. Ганцхан санхүү биш. Биеэрээ. Тийм ээ. Бүхий л боломжоор өгдөрөө өгөхийн төлөө байцгаа. Өөх гэдэг бол зориултын тухай ярьж байгаа. Тийм шүү. Өгж ижил хүн зориулт гэдэг юм харагдана. Өөрийнхөө цагийг өгнө. Өөрийнхөө санхүүг өгнө. Өөрийнхөө тийм ээ тэр одоо юу гэдэг сэтгэл зүрхээ өгж ижил байна. Ер нь хараа. Сэтгэл байхгүй үүсэх боломжгүй. Сайн дэлхийн оргил манлайлалын чуулганд Грек Коршал пастор хэлсэн шүү дээ. Би станаар манайхаар бол нэг лайф групп амийн бүлэг байгуулна тийм үү. Яг би 100 амийн бүлэг байгуулна. Нэг ахлагч нь. Тэгсэн чинь 7 хоногийн дотор 22 амийн бүлэг одоо жижиг бүлгийг байгуулсан. Тэр ахлагч мэдлэгтэй үгүй. Тэр ахлагч халуун зүв сэтгэлтэй байгаа байхгүй. Халуун зүв сэтгэл гэдэг бол үнэхээр тэр жирийн цэрэгт биш, дайчинд байдаг чанар байхгүй юу? Ялна. Давших болно, тулдах болно, цаана гарах болно, ялалт бидний гарт. Энэ бол дайчдад байдаг зүв сэтгэл. Би өөх болно. Зориулах болно. Цэргүүд бол хөлс харж байгаа байхгүй. Энэ Дуглас Лаусон гэж энэ хүн гоё үг хэлсэн байна. Бусдаас авсан зүйлээрээ бид төр зурл амьдрна. Харин бусдад өгсөн зүйлээрээ бид мөнхөд амьдрна гэсэн. Та санаж бол Паулийн илгээлтэнд настай эгчнэр хүртэл өргөж ийсэн. Паул загталтаа тэдний нэрийг дурдж үлдээсэн. Мөнхөд дурсагдчихаа. Тэд нар боломжтой байсан учраас үгүй Паул бүр бэлэвсэн эмэгтэй гэж хэлсэн байдаг. Тэр Роди гээд тийм үү? Настай эмэгтэй. Тэрийг хүндлээр. Яагаад гэвэл тэр үргэлж миний өөрчлөлт хамт зогсдог байсан. Өгдөг хүмүүс мөнхөд үлддэг. Монгол чуулган өнөөдөр гаднаас биш харин доторх нөөц боломжоор чуулган тарьж сайн мэдээ тарааж явах хэрэгтэй. Зориулах хэрэгтэй. Өнөөдөр тийм ээ дөрвөн харилцааны чухал зүйлийг хэлээ шүү дээ. Хэрэг та ингээл аваад ах юм бол хүн мэдрэн дотроо энэ хүн бол зүгээр авдаг хүн. Хүн зайгаа өрж эхэлнэ. Харин өгье, төлөлцөе, би хамт байгаа шүү гэдэг хүн бол зориулж байгаа хүн байхгүй юу? Миний хувьдсан би хувийн зарчим байдаг. Би хэнд туслах вэ? Би хэнд өгөх вэ? Би хэнийг босгон байгуулах вэ? Яг ийм хүн дуртай. Өгөхийн төлөө байдаг, зориулахын төлөө байдаг. Санхүүгүй байж болно. Гэхдээ цаг заваа зориултай. Би тантай хамт зогсож байгаа шүү. Танд ингээд өгөх боломж байхгүй ч гэсэн би тантай хамт байгаа шүү. Ингэж тиймээ чаддаг ийм хүмүүстэй хамт байна. Асера чуулган. Асера чуулганы итгэлийн аханд үсэ. Бид нар өнөөдөр нөлөөлөх ёстой хүмүүс юм аа. Юу вэ? Харьцаагаар. Харьцаа гэж хэлэхээр зүгээр та нар бодохдоо яг энэ дөрвөн зүйлийг л бодоорой. Нөлөөлөөрэй. Хүмүүсийг хүндлээрэй.
хайрлаарай. Хайрлна гэж хэлэхдээ хийж болохгүй 4 зүйлийг санаарай. Бити харьцуул. Бити буруудах. Бити шүү. Тийм ээ. Бити үл тоо. Библиэд хэлэхдээ бүр тоглоом дохуунч одоо болохгүй шүү гэж хэлсэн ба. Яагаад тэгэхээр хин нэгнээр тоглоно. Тэр гадаад үзмжээр нь тоглоно. Биеийн хэлбэр галбираар тоглоно гэдэг бол бурханд үл таалагддаг зүйл шүү. Хүндлээрээ. Талархаараа. Талархал удах юм бол үн цэнэ алдаж эхэлдэг. Сарын өмнө чи надад тэгэд тусалж иж билээ гэх юм бол үн цэнэгүй болж эхэлнэ. Талархлыг хурдан хий. Талархлыг хурдан хий. Тэгээд дөрөвдний өгөх юм бол энэ хайрлах, хүндлэх, талархах гэдэг зүйлийг чи агуулж идэг зүйл нь бодит зүйл болгож идэг зүйл чи өөх байхгүй. Өөх ба зориулах. Би гэр бүлдээ өөрийгөө өгмөр. Чуулгандаа өөрийгөө өгмөр. Хамгийн сайныг нь өгмөр. Манай чуулганы хүмүүс пастораа тантай уулзмаар байна. Ингэж залбируулаар нөхөн би ямар ч зүйлийг хоош нь тавиад та нарын төлөө баймаар. Тэг гэж ирснийг та нар мэдэх баг. Би шийддэг. Би эхнэртээ хизээч өгж байгаагүй зүйлээ өөр хүнд өгөхгүй. Эхнэр миний хувьд хамгийн чухал. Хүүхдүүд минь миний хувьд хамгийн чухал юм. Би өөр хүнд хамгийн сайнаар хандчаад гэр бүлдээ тэгж хандахгүй байна гэдэг бол энэ бол буруу. Та гэр бүлдээ өгж гинэ. Өөрийгөө зориулж гинэ. Хамтдаа эсний өмнө залбирая.